Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай холбоотой сүүлийн үед дуулаа шууган дэгдэх болсон. За үүний гол шалтгаан нь шоронд хоригдож байсан. За энэ үеэрээ шүүх хурлаа хүлээж байсан Жеффри Эпштейн гэдэг санхүүжүүлэгчтэй холбоотой юм. За түүний хувьд бол олон нэр хүнд нөлөө бүхий бизнесийн томоохон хүмүүстэй танил байсан. За тэдний хувьд бол бас нууц холбоотой байсан нь илэрч байгаа. За энэ нь бол насанд хүрээгүй хүүхдийн биеийг үнэлүүлэх, хүчирхийлэлд өртүүлэх замаар олон чухал хүмүүстэй бизнесийн харилцаа холбоо хөгжүүлж байсан илэрч байгаа. За үүнтэй холбоотойгоор зарим томоохон улсын улс төрийн болон нийгмийн томоохон зүтгэлнүүд бол үүнтэй холбогдож байгаа. За тухайлбал Их Британий хунтайж Эндрю түүнтэй холбоотойгоор өөрийн зэрэг хэрэгмээ бол алдсан үйл явдал болж байгаа. За тэгвэл Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү нас барсан санхүүжүүлэгчтэй холбоотой байсан. За түүнийг насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн хүчирхийлэлд өртүүлэх талаар мэдэж байсан байж болзошгүй гэсэн ийм материалууд олон нийтэд ил болж байна. За үүнтэй холбоотойгоор Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Жеффри Эпштейний хэргийн материалыг ил болгохыг төлөөлөгчдийн танхимд уриалсан байна. За энд төлөөлөгчдийн танхимд олон болж байгаа бүгд найрамдагчдад урайлан энэ талаар санал өгөх ёстой гэж нэм гарагт мэдэгдэж байна. За хэдийгээр тэрээр бол энэ талаар олон нийтэд дэлгэхгүй байх байр суурьтай байсан бол энэхүү байр сууриа өөрчилсөн. За үүний гол шалтгаан нь нам дотроос Дональд Трампд үзүүлж байгаа дарамт шахалт нэмэгдсэнтэй холбоотой. За тийм учраас тэрээр мэдэгдэхдээ бидэнд нүүх зуул алга бүгд найрамд намын агуу амжилтыг үгүйсэхийн тулд радикал үзэлтэй зүүнний солиотой хүмүүсийн ардсан намын энэхүү луураас салах болсон надад хамаагүй би зөвхөн бүгд найрамдагчдад дахин зөв байр сууриа илэрхийлэх нь чухал гэж бодож байна гэж Трамп өөрийн Truth Social нэртэй нийгмийн сүлжээний платформ дээр бичсэн байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ардсан намыг шүүмжилж байгаа нь анхны удаа биш байгаа юм. За тэрээр өнгөрсөн 7 хоногийн ихээр Эпштейн бол ардсан намын гишүүн байсан учраас энэ бол ардсан намын асуудал гэж мэдэгдэж байсан. Дональд Трампын энэхүү мэдэгдэл нь уг арга хэмжээг дэмжиж буй бүгд найрамд намын гишүүдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор энэхүү байр суурь нь өөрчлөгдөж байгаа. За өмнө нь Трампыг тууштай дэмжиж байсан бүгд найрамд намаас Конгресс сонгогдсон гишүүн болох Marjorie Taylor Greene Эпштейний баримт бичгийг ил болохыг удаа дараа уриалах болсон. За Трамп Truth Social дээр Marjorie Taylor Greene-ийг Marjorie Taylor Brown гэж нэрлсэн. За ингэж нэрлэх бас нь өвс ногоо ялцрахаараа бор өнгөтэй болдог гэж хэлээд баасан гарагт энэхүү бүгд найрамд намаас сонгогдсон гишүүдтэй холбоотойгоор Жоржиа мужид түүний эсрэг сонгоо явуулахыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Трампын байр сууринд гарсан өөрчлөлт нь бүгд найрамд намын дотроо өөрийн намыг дотор түүнийг эсэргүүцэж байгаа хүмүүсээс тухайн байр суурийг нь өөрчлөх зорилгоор энэхүү хандлагыг гаргаж байгаа юм. За хуулийн төслийг дэмжиж байгаа хууль тогтоогчид энэ 7 хоногт төлөөлөгчийн танхимд бүгд найрамдагчдын үеэр нэртэй санал хураалтыг явуулах гэж байна. За энэхүү том санал хураалт нь тухайн баримт бичгийг олон нийтэд ил болох эсхийг шийдэх юм. За хэрэв хуулийн төсөл батлагдсан тохиолдолд хууль зүйн яам Жеффри Эпштейнтэй холбоотой бүх файл харилцаа холбоо түүнчлэн шоронд түүнд нас барсантай холбоотой мөрдөн байцаалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд ил болгох шаардлагатай болно. Эпштейн шүүх хурлаа хүлээж байхдаа 2019 онд шоронд амиа хорлсон Эпштейний хохирогчдын талаарх мэдээлэл эсвэл холбооны мөрдөн байцаалттай холбоотой мэдээллийг мөн үүгээр нийтлэхийг зөвшөөрөх боломжтой болж байгаа юм байна. За өмнө нь нийтлэгдсэн файлуудаас харахад Трамп Эпштейнаар бол найз нөхдийн харилцаатай байсан ил босон. Гэхдээ Трампын хувьд 2000-ад оны ихээр түүнтэй харилцаа холбоогоо тасалсан байж болзошгүй имэйлээс нь харж болохоор байна. За энэхүү файлууд нь Эпштейнтэй холбоотой хүмүүсийн нэрийг бол илчлэх боломжийг олон нийтэд олгож байгаа. Гэхдээ энэ нэр нь орсон гэдэг нь тухайн хэрэгтэй өөрөөр хэлбэл энэхүү насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн мүжлэгт оруулж байсан асуудалтай холбоотой гэж ойлгож болохгүй. За ямар тач түүнтэй бол найз нөхдийн болон бусад хамааралтай байсан хүмүүсийн нэр олон нийтэд ил болох ийм боломжтой болж байгаа юм байна. За хэрвээ тухайн хуулийн төсөл батлагдсан тохиолдолд олон нийт энэ бүх мэдээллийг авах боломжтой. За харин цагаан ордны зүгээс Трампыг энэ асуудалд огт гин буруугүй гэж олон нийтэд мэдгдсэн хэвээр байгаамаа.